холбооны тоглолтын залуучууд оролцож байна. Бид наадтыг үсэ. За тэгэхээр манай Монголын хөтлөгчдийн холбооны залуучууд маань бол 2 баг болон хуваагдсан. Өнөөдрийн аяг ташааны нэвтрүүлэгт маань оролцож байгаамаа. За тэгэхээр 2 баг болон хуваагдсан багууд маань багтаа өөрсдөө нэр өгсөн байх хэвээр. Мөн дээрээс нь багийн ахлагчдаа сонгогдсон байх хэвээр тийм ээ. За мөн өөрсдөө танилцуулахыг хүсэж байна. За ингээд эхний багаас 100 гартлын багаас эхлэе гэж бодож байна. Өөрсдөө танилцуулаач. За баярлалаа. Монголын хөтлөгчдийн холбооны гишүүн хөтлөгч дуучин Минд баяр байна. Тэгээд Минд баяр. За. Хүүхэнтэйгээ өрсөлдөхөд бэлэн болсон. За. Сайн бацгаана уу, намайг Шүр Эрдэнэ гэдэг. Би Монголын хөтлөгчдийн холбоо төрийн бас байгууллагын гишүүн байна. За. За сайн бацгаана уу, Монголын хөтлөгчдийн холбооны Сүхэ байна. За манай багийн нэр Буцалсуус. Буцалсуус. Тэ. Вау! Буцалсуус багийн ахлагч юм бэ? За манай бүсгүйг ахлагчаар сонгосон. Шүрээ ахлагч нь болж байгаа юм уу? За. За ингээд Буцалсуус багийнханд амжилтыг хүсье. За, Буцалсуус багтаа өрсөлдөхөөр дараагийн баг өөрсдөө танилцуулахыг хүсье. За сайн байцгаана уу. Юуны дөрөнд энэ тагим тоног зөвлөсөн таа бүхэндээ энэ өдрийн эндийг хүргэе. Тэгээ Монголын хөтлөгчдийн холбооны хөтлөгч Дашчамц байна. За. Аяг та шоуг үзэж байгаа телевизийг яг одоо үзэж сууж байгаа бүх Монголын ард түмэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Монголын хөтлөгчдийн холбооны гишүүн Дэлгэр сайхан буюу Дэг байна. За. Сайн байцгаана уу. Монголын хөтлөгчдийн холбооны гишүүн Бямцэрэн байна. За. За танаагийн ахлагч нь юм бэ? Багийн нэр. За багийн ахлагчаар би Дэг. болсон тий. Тэгээд багийн нэр бол Цагаан Алим гэдэг. Энэ бас Цагаан алим салгаж хэлэхгүй бол цагаан хил ам гэж байгаа юм шиг сонсогдож байна. тий. За ингээд багуудаа амжилтыг хүсье. Нэвтрүүлгийнхаа 1-р үеийн дүрмийг танилцуулъя. За тэгэхээр яг одоо бол 1-р үед бид бүхэн урд байгаа товчлуурыг бол дарах шаардлагагүй гэдгийг санаалан хэлье те. Нэвтрүүлэг маань бол ер нь бол 4 үетэй байгаа. Ялагч болсон баг нь бол 300 мянган төгрөгийн эзэд болно. Ялагдсан баг нь бол ялагдагчийн бүжиг гэж бүжгийг хийх хэрэгтэй байгаа. За бид бүхний ер нь бол маш түгээмэл байдаг алдартай бүжгүүдийн хэсгээс бүжгийн талбай дээр бол бүжиглэх ёстой байгаа. За ямар бүжиг өнөөдрийн нэвтрүүлэгт сонгогдсон бэ гэдгийг хамтдаа директор руу анхаарлаа хандуулж харцгаая. За сураад аваарай. Сураад авахд илүүдэхгүй шүү. За энэ бүжгийг одоо Lollipop гэдэг те. За Солонгосын одоо алдартай хамтлагийн бүжиглсэн энэ бүжгийг ялагдагч болсон баг нь энэхүү бүжгийн талбай дээр ялсан хүмүүстэй зориулж бүжиглэх нэ, тийм ээ? За баярлалаа. За манай аяг ташааны нэвтрүүлэг бол урдны эхний сизнээс бол дүрмийн хувьд бол маш өөр болсон байгаа гэдгийг сануулan хэлье. За 1-р үеийн дүрмийг танилцуулъя. Надад энд 9 дуу байна. 9 дууг бид бүхэн 1-р үе таах ёстой байгаа. Таасан дуу болгон тухайн багт 1 оноо болон очино. За 3 сэдвт 9 дуу маань хуваагдсан байгаа. За 1 сэдвийн 3 дуу маань 30 секундын хугацаанд игшиглэнэ. За та урд байгаа товчлуурыг биш та бүхний урд нэгэн таблет өгсөн байгаа. Таблетэн дээр таасан дууныхаа нэрийг бичих ёстой. Дууныхаа нэрийг. Дуучныхаа нэрийг бол бичих шаардлага байхгүй. Зөвхөн дууныхаа нэрийг бичихнэ. А буруу бичхийгээд тийм ээ. Агуулгын алдаа гаргасан байх юм бол мэдээж оноо тооцохгүй. За ингээд 1-р үеийн эхний сэдв чамд гэсэн сэдв байна. За магадгүй одоо чамд гэсэн үг орсон нэртэй ч дуу байж болох юм. Эсвэл чамд зориулаад гэдэг шиг тийм ээ. Зориулагдсан ч дуу байж болох юм. Ингээд мэдээж хамгийн гоё хийгээд хамгийн хурдан бичдэг нь бичээчийн ажил томилогдох ёстой. За Буцалсуус багийн бичээч юм бэ? За би бичиж өглөө. За Шүрээ бичих нь байна. Танахаас Дашчамц. За Дашка бичих нь байна. За таблетнуудаа тэгвэл бидээ ойрхон байлгаараа. Багийнх нь бол хажуунаас зөөлөх хэрэг бол байгаа. Ингээд бүгдээ аяг ташааны нэвтрүүлгийн 1-р үеийн эхний сэдвийн 3 дуу хамтдаа сонсцгоё. Бичээдэгтэй.
Ингээд бичгөө байлгүй. За. Бичиж дууссан бол илгээх товчлуурыг дарна уу? За, илгээх товчлуурыг даръя 5, Хайр тийм үү юм уу? 4, Хамтын би чамд хайр. 2, 1. За, илгээх товчлуурыг дарсан. За, мэдээж нэвтрүүлэг маань эхэлж байгаа учраас манай оролцогчд маань баг зэргийн сандрал байж магадгүй гэхдээ Таагаад явуулчихсан шээ тий. дэлгэсэн анхаарлаа хандуулж хэрхэн хариулсан байна хамтдаа харцгаая. Энэ нэг 8-3. Муу юм уу? Манай. За, цагаан алим багийнхан энэ хаана харагдсан бэ? Би итгэдэг гэж байгаа юм байна шиг байна тий? Би итгэдэг. Дараагийнхан чамда. Тий. Бэчэхэ. За маш ойлгомжтой давчлал. За, буцсан ус багийнхан би чамд итгэдэг. Би чамд Хэрэгтэй. би чамд хайртай гэсэн хариултыг өгчээ. За, зөв хариулттай хамтдаа танилцгаая. За. За, тэгэхээр зөв хариултнууд мэдээж тийм ээ. Бацуг амархуу нарын дууссан би чамдаа итгэдэг. Чойжо тэнүүн энэмэний хамтран дууссан би чамд хэрэгтэй. Тэ хайр чамд хэрэгтэй гэдэг дуу тий. За, Камтан хамтгийн ойлгомжтой. Бэчэхлэр одоо авах хэцүү одоо яамар ч юм тий. Ингээд онооны байдал бол ногоон байгаа нь бол зөв хариулсан гэсэн үг тийм ээ. Буцсан ус баг 2 оноо авч цагаан алим баг маань 1 оноо авч баяр хүргэе. Ана танаваг яах тэр одоо буцсан ус гэж нэр өгдөг юм бэ? Буцсан ус өглөө болгоо жоохот эрүүл мэндэд сайн турна. Нүүрний арьс бас өршлөөдгөө сэргийлнэ, арьс толгор байна. За мөн одоо өвчлөлөө сэргийлнэ, шингэн дутагтгаа сэргийлнэ. Эсрэг байгаа бас буцалгана. Уун гэж. Гэхдээ шууд түлнэ гэжтэй тийм. За тэгэхээр биднийг уугаач л гэсэн үг юм байна тийм ээ. За танаа яг тэр цагаахан алимхан болчдөг үү? За бас бид бүхэн өнөөдөр холбооныхан бүгдээ юм цагаан хостоор бас Ижилсэн, ирсэн. Тэгээд бас яагаад улаан, ногоон, шар алим байдаг те? Тэгээд цагаан алим яагаад байж болохгүй ч. Машин сорт гараад ирэх юм билүү те? Тэгээд бид нар цагаан алим бас гарахын тулд бас сорт гаргана зүтгэндээ гэхдээ арай өөр сорт л да. За. Их ховор төрлийн алим юм биз дээ. За сонирхолтой хөгжилтэй нэрүүдийг бол багууд маань өгсөн байна. За ингээд бүгдээрээ 1-р үеийнхэн 2 дахь сэдвийн 3 дууг хамтдаа сонсох болно. За бичээч бэлдээрээ. За сэдвийн нэр чадахгүй. За тэгвэл сонсгоо. Явсаа. Чадахгүй шээ. 5 Болохоо. 4 Чадахгүй. 3 2 1 за илгээх товчлуурыг дарна уу? Илгээ гэж. За илгээх товчлуураа дараарай. За илгээсэн үү? За илгээсэн байна. Ингээд та бүхнийг дэлгэсэн анхаарлаа хандуулахыг хүсэж байна. 2 дахь сэдвийн дуунуудад манай оролцогчд маань ямар хариулт өгсөн байна хамтдаа харцгаая. За цагаан алим багийн хайрлаж болох уу гэж байгаа юм уу? Хайрлаж болох уу? За дараагийнх нь хайрлах уу? Хайрлах уу? Дараа нь хайрлаж чадах уу? За буцсан ус багийнхан болохоор хайрлаж чадах уу? Гарын үсгээ зураа дараас нь чамд гэсэн байна. За хайрлаж чадах уу гэсэн хариулт өгсөн байна. За ингээд хамтдаа зөв хариултыг харцгаая.
За ногоо болоод оноо юм. За зөв хариулт мэдээж цааш хамтлагийн хайрлаж чадах уу, нэгтэн хамтлагийн чи над шиг дурлаж чадах уу, болд болон грок хамтлагийн дооч солонгоо нарын дуулсан хагцаж чадах уу гэмээр хурам бүтээдэг байж. Жисэн нэг оноо авсан. Яа. За тэгэхээр буцалсан ус баг нэг оноо авч баяр хүргэе. Цагаатан баг оноо авсангүй. Зя. Түрээд. За онооны байдлаа 3-1 ингээд сэдв 3 сүүлийн 3 дуг сонсгоо нэгдүгээр үе. Сэдв нь болохоор жаргал баяр гэсэн байна. Жаргал бай. Жаргал баяр. Ингээд хамтдаа 3 дахь сэдвийн 3 дуг сонсъё. Анын нөмөр бараги санаарында Аава. Аавыгаа би Аата ихтэй гэж. За эдгээрт очиод арай 5 4 3 2 1 За дарсноо. Эдгээсэн үү? За эдгээсэн байна. За ингээд бүгд аягтаа нэвтрүүлгийн маань сүүлийн 3 дууг хэрхэн таасан байна? Дэлгэцрүү анхаалаа хандвал танилцгаая. Аавыг эзүүлээд байна дээ. За эхний 3 хацааш. Цагаан алин багийн эхний хариулт нь аавда Үнсүүл хийн жаргал. зэн ингэж ч бас бичихгүй баха. Жар тэгээ гал шүү. Аавда үнсүү Үгүй тэгээд тэр доод хийн гэвчихсэн байгаа. үнсүүлэхийн жаргал. жаргал. За бас тэгж уншихад бол уншигдах юм байна. За хоёр дахь хариулт алга байна. Аз жаргал хүссэн. За буцсан ус аавда Үнсүүл гэж юм. Ааваа гэж. гэж. Тэгээд тэгсгээд ойлгочаарай гэж. Янаг жаргал. Жаргал. Янаг жаргал гэж байгаа юм уу? Аатаа гэдэг ил өсөх байгаа. Жаргал гэж байгаа. Аа Янаг тийм жаргал. давхар Багаар ингэж бичсэн. Янаг жаргал, аз жаргал хүссэн. За зөв хариултыг харъя. За, дуучин нарангийн аавда үнсүүлэхийн жаргал, гайс хамтлагийн янаг жаргал, харсарны хамтлагийн аз жаргал хүссэн хэмээх уран бүтээлүүдийг таасан юм байна. Онооны байдал буцалсан ус баг 2 оноо авч, за цагаан алин баг мөн 2 оноо авч баяр хүргэе. За тэгэхээр манай аягтаа шоу нэвтрүүлгийг дэмжин ажиллаж байгаа ивент тэтгэгч Skytel компани байгаа. За Skytel компани 90-ээр эхэлсэн цоошин дугаартай болсон байгаа. Энэхүү дугаарыг авсан тохиолдолд 90 ГБ-ийн дата бэлгэнд авна. За үүнээс гадна бол илүү их урамшуул ирэлттэй дугаарыг дагалдах болно гэдгийг сануул хийлээ. Ингээд аягтаа шоу нэвтрүүлгийн 1-р үе өндөрлөж байна. 2-р үеэр ирээд уулзъя. Шоу нэвтрүүлгийн маань 2-р үе хэсэгт бэлэн болсон байна. Энэ удаагийн зочид маань Монголын хөтлөгчдийн холбооны хөтлөгчд дуучид оролцож байна. Амжилтыг хүсье. За тэгэхээр харвас бол манай хөтлөгчдийн холбооны залуучууд бол яста доллар шиг ганган залуучууд байна. Холбооныхаа талаар бас мэдээлэл өгөөч тийм ээ. Монголын хөтлөгчдийн холбоо гэхлээр яг төрийн бус байгууллага гэж байна. Тэнд бас элсэн орох хүсэлтэй хөтлөгч болох мөрөөдөлтөй залуучууд бас телевиз үзэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгдэг байх. Манай холбоо бол үйл хаалга нээлттэй, насны хязгаар байхгүй, мэргэжлийн хязгаар байхгүй, хөтлөгч болох мөрөөд. Заавал хөтлөгч болдгүй маа гэхэд бас хүнтэй мэдлээ сурч харилцааны ийм одоо сургалттай байж болно. Мөн манайх одоо хөтлөгчтэй холбоо сайн үйл сайн зохион байгуулад одоо хүүхдийн дэлгэснээс аврыг гэдэг аяныг бол одоо
он дамжиж зохион байгуулж байгаа. Одоо сүүлийн үед манай бяцхан багчууд дүүнер маань дэлгэцтэй хэтэрхий их нөхөрлөж байна. Дэлгэцтэй их ойртож байна. Тийм учраас одоо нүдний болон эрүүл мэндийн тоглолттой болох энэс одоо хүүхдийн дэлгэцээс аврыг гэдэг аяны хүрээнд бас манай холбоо бас маш амжилттай бас ажил зохион байгуулж байгаа. За холбоо бол үүсгэн байгуулагдаад бол 3 жилийн өөрийг үзэж байна. За баярлалаа. Ингээд бүгдээрээ гол ажилдаа орцгоо. Энэ бол мэдээж 2 дугаар үеийн дүрм. За надад удаашруулсан дуу, хурцсан дуу, ухраасан дуу. Тус бүрдээ 2 дуу буюу 6 дуу байгаа. 6 дуу бүгдээрээ 2 дугаар үед таах ёстой байгаа. Таахтаа бол таны урд байгаа. Цагаан товчлуурыг дарж таах хэрэгтэй болно тийм ээ. За тэгэхээр 3 багийн 3 гишүүн, эсрэг багийнхан 3 гишүүнтэй нэг эсрэг нэг үзнэ гэж ойлгож байна. Нөгөө хэд нь ерөөсө зөвлөж болохгүй, зөвлөсөн тохиолдолд шууд автоматар оноог нь хурааж аавна. Зөвлөхгүй. Тий, зөвлөлтөхгүй. Зөвхөн ганц ганцаараа шударгаар оролцох ёстой шүү гэдгийг сануулъя. За тэгэхээр удаашруулсан 2 дууг таалцах танаа багийн Буцсан ус багийн гишүүн хэн бэ? За хоорондоо ярилцаад нэгийг шийдээрэй. Удаашруулсан. Удаашруулсан. Харин тийм. Удаашруулсан юм. Удаашруулсан дээр. Удаашруулсан, хурцсан, ухраасан. За шүрээч удаашруулсан дээр. За би удаашруулсан дээр. За удаашруулсан дээр багийн эмэгтэй гишүүн шүрээ. Танах дээр Бямба. За бямба. За тэгвэл хурцсан дээр. За би хурдан дээр орлоо. За сүхэ. Дэг яах. Нэгээс үгүй хоёр болох дээр. Хурцсан дээр. За үлдсэн хоёр оролцогч маань бол ойлгомжтой. Ухраасан дээр өрсөлдөх нь байна тийм ээ. За ингээд хамгийн ихний удаашруулсан дууг таах үүрэг авсан оролцогч нар тогтлуурн дээрээ гараа ойрхон байлгаарай. За. Хамгийн ихний дуу явлаа, 2 дуу явахаас ихний дуу явлаа. Анхаарлаа сонсороо. Сонсъё. Усан чимээг аваарай. За усан чимээг аваарай. За гэр баснара. Буцсан ус багийн гишүүн. За бусан чимээг аваарай. Харин чам Ус ямар ч амжаа юу лээ. 3 Яа 2 1 хариултыг байхгүй бол уучлаарай. яна оршидгээс тааштай. За танахаас нэг өгүүлбэр хэлээд таасан тохиол өглөө. Үнсэж амжааг уруулсан. Үнсэж амжааг уруулаа. За зөв байна уу буруу байна ууг хамтаа сонсъё. Танаа хоорондоо бутарчих үү те. Мэдээ эв дүнжин бодоо энэ гайг байгаа. Prison хамтлагийн зүүдний даг нэмэх уран бүтээл. Лерна бус оролцогч нь сквэмхол таачих шиг бас ажууд ингээд байж атаа. Зөвлөж байгаа. Удаашруулсан дуу. За энийг бол хэн ч оноо авсангүй те. Удаашруулсан дууныхаа 2 дахь дууг хамтаа сонсъё. Сайн сонсон шүү. За гэр наснаар цагаан алим бага. За Эвдэрхий хүн. биш. Эвдэрхий хүн бол биш. За чимээг байгаараа босон чимээг бай. Шүрээд хариулах боломж бий. Чи бас нэг буудаад үзэхгүй юм. Хипхоп дуу нь бол хипхоп дуу баг шүү дээ. Монгол хипхоп дуу л да. За хариулт өнө байхгүй бол Флаш хамтлагийн дуу юу? Юу флаш вэ? ямар өөртөө ихтэй буруу хариулж байна. Флаш байна. За зөв хариултыг сонсъё. Батар хамтлагийн биш. Гави биш.
За энэ бол мэдээж рэпер Big G унаа гэж. За энэхүү удаашруулсан тул та хоёр багийн гишүүд гараад зодуулах үү те? Одоо бүгд хурцсан дуу таах багийнхан тоглоом дээр ойрхон байгаарай. За Дэги болон Сүхэ нар. Ингээд хурцсан дууны эхний дууг сонсъё. За гэр дасса. Сүхэ. Дурлал чи намаас юу хүсэн вэ? Дээзигийн л дугаанда. Мөн үү? Дурлал чи баха. Дурлал чи надаас зүрлэг киноны доо. Банда. Уцсус багийнхан 2 дугаар үеийн эхний оноог авч чадлаа баяр хүргэе. Нэг юу яах юм шүү? Хүчтэй юм шүү. За өргөжлүүлээд бүгдээрээ хурцсан дууны 2 дахь дууг хамтдаа сонсъё. За гэр даснаар Камертоо. камерт амлага. Гарутаас. За Аягта шоуны нэвтрүүлгийн 2 дугаар үе болох 2 дахь хэсэг буюу хурцсан дууны одоо 2 дууг Сүхэ маш амжилттай тааж багтаа 2 оноо авчирсан байгаа. Одоо өргөжлөөд ухраасан 2 дуу байгаа. За даш чамцд бол боломж биш шүү дээ тийм ээ. Багтаа 2 оноо авчрах боломж. Ингээд ухраасан 2 дууг хамтдаа сонс ихний дуу. За сонсоорой. За гэр таснаар цагаан алим. Заавч яг энэ гацар даган сая яг тацсан. Дижитал хамтлаг хүүгээр шүү. Шүү. За дижитал мөн чам дахиад нэг боломж олгоё. Танах бас харьцангуй. Чамда. Гэтэ давраад байгаа. Давайчраа яг бодоод яг сая уул 80 нөө яг 3 2 1 хариулт байна уу? Дуулж болно шүү дээ. Наатга чанга авчвал өглөө. нөгөө нэг эний чиг нэрийг мэдэхгүй байна. Уучлаач гэж чамаас Дуулууд авна шүү дээ. урам зайрлана магныг дөсгөл бо. Орсгнөөд бисгаацар даган мэгштэй. Уучлаач. Дижитал хамтгийн уучлал хайрцаг нэмэх уран бүтээл байжээ. Тийм нэрнэр дуунуудын нэрнэр баг хойлоо. Ингээд цагаан алим багийнхан 1 оноо авлаа баяр хүргэе. За ингээд ухраасан дууны сүүлийн дууг сонсъё. За. За гэр даснаар цагаан алим. Коуч намсрын ороо. Намсрын орвин Нөгөө дуунуудын нэрэн дахиад.
За дуулж болно шүү. Хайрлан дурлан хайрламаараа. Шүү. Дашчамцууд багтаа 2 оноо авч чадсан. Нэг оролцогч тэгж хариулсан шүү дээ энэ дууг. Яг нөгөө гизэгний үзүүр сэрл. Яг тэгж хэлж. Энэ дууны нэр бол дурлан хайрламар гэдэг дуу шүү үзэгчтэй. Одоо тийм энэ сайхан нэр юм тийм ээ. Онооны байдлыг танилцуулъя. Буцалсан ус баг 7 оноотой баяр хүргэе. Цагаан айлан баг 5 оноотойгоор өндөрлөж байна. Манай нэвтрүүлгийн ивент ажиллаж байгаа Skytel компани байгаа. Та Skytel-ийн SkyGo хэмээх OTT үйлчилгээгээр дэлхийн хаанаас ч хизээч ямар ч төхөөрөмжлөөр юу ч өндөр хурдаар үзэх боломжтой шүү. Ингээд нэвтрүүлгийн дараагийн үеэр ирээд уулзъя. Баяртай. Та дуу хөгжим дуртай бол дэлгэцэндээ ойрхон суугаарай. Энэ удаагийн зочлол маань Монголын хөтлөгчдийн холбооны яриаслаг залуучууд оролцож байна. Амжилтыг хүсье. За мэдээж манай Аягта шоу нэвтрүүлэг хөгжмийн нэвтрүүлэг, хөгжимлэг нэвтрүүлэг. Тэгэхээр телевиз үзэн суугаа одоо бас хөгжмөн дуртай хүмүүс зориулаад бүгд бас гоё дуу дуулуул тийм ээ. Энд ч бас дуучин хүн байгаа учраас тийм ээ. За мэндэ ер нь яг ямар хоолойтой вэ? Би баритан хоолойтой. Тэгвэл одоо гоё бүдүү болгоор дуусна. Тэрний жоохон дээгүүр. За. За захирлэгсээ үзэн суугаа нийт дуун дуртай, дуунд хайртай Монголынхаа ард түмэнд зориулаад бүгд манай хөгжим нэмшлэр бас байгаа. Тэгээд аавын тухайныг сайхан өнөөдөр сайхан нэвтрүүлэгт орохын өмнө бас нэг нэвтрүүлгээр нэгэн сайхан дуучин дуулж байгаа харагдсан. Тэгээд тэр дууг нэг бодог дуулъя тийм ээ. За бүгд сайхан дуулъя. Томоогүй өссөн танхил насанда тоотой зандарсан дүлгөн аавынхаа хэлсэн бүгдийг сэтгэлдээ тунгаж хэрэг болгон анзаарсан ч билүүдээ сартай мандч зүдэрэгсэн сайхан аваар үдэд байх юма өгдөг хариг хариулж амжаагүй өөрийгөө би зэмлэмээр болох юма. За Монголын бүх сайхан аауд уртнаас болтгой. За бүгдээ үндсэн ажилд орцгоё. 3 дугаар үеийн бид бүхэн нийтдээ 4 дуу таана. За 4 дуу маань таасан болгон яг 1 оноо хэвээрээ байгаа гэдгийг сануулсан хэлье. За тэгэхээр яг одоо 3 дугаар үеийн эхний хэсэг гэж ойлгож байна. Эхний хэсэг бол бүгдээ дандаа дэлгэц рүү анхаарлаа хандуулаад товчлуур дарах хурд өрсөлдөөн хэвээрээ байгаа. За бяцхан авиаслыг дуучид бидэнд зориулж дуу дуулна. Тэр дууг таана. Ойлгомжтой тийм ээ? За ингээд бүгдээрээ хамгийн ихний ямар авиаслыг хүүхэд бидэнд мэдлэгээ дэвшүүлэн дуулах намтай сонсъё. Айлан банан бишээ би ахтай ааштай айлгасна сэнэг биш. Гэхдээ би урд гэрийн уучлах чихгүй. За юу дассан? Нөгөө бүсгүүчүүд хайрыг хүснэ киноны Алангт киноны доо. Бүсгүүчүүд хайрыг хүснэ мөн шүү дээ. Танад хууль байхгүй юу? За юу ч сонсоод үзье. За
Боловсрол виз Хүлээгөө Pictures-ийн бүтээл тийм ээ. Бүсгүйчүүд хайрыг хүснэ киноны дууг маш амжилттай тааж за Уцалсан ус багийнхан нэг оноо авч чадлаа. За ингээд хамтдаа 2 дахь бяцхан авьяасныг сонсъё. See, such a diamond zone, Kekalava За гэр наснаа. Despacito, Despacito. Супер авьяас. За энэ бол мэдээж бас бүх цаг үеийн одоо интернетээ одоо YouTube-ийн хандлтаараа бол цахиур агалсан гайхамшигтай дуу. За одоо 3 дугаар үеийн дүрм арай өөрчлөгдөж байгаа 2 дугаар хэсэг нь. Яах вэ гэхлээр хоёр багийн нэг гишүүн гарч ирээд чихэндээ маш чанга хөгжим сонсно. Бараг өөрийнхөө хоолойг сонсохгүйгээр чанга хөгжим сонсоод миний энд бэлдсэн байгаа 2 дуунаас дээрээс нь ахуу доороос нь ахуу өөрөө сонголтоо хийгээд шууд чихвчтэйгээ хамт дуулаад 2 багийн гишүүд нь ч тааж болно, өрсөлдөгч баг нь ч тааж болно. Ойлгомжтой юу? Асуух зүйл байна уу? Ойлгомжтой. За. Ингээд хамгийн сүүлд оноо авсан баг бол цагаан алин баг учраас танаа багаас нэг гишүүнээ гаргана. За минь дээ. Дуугаа сонсоод өөр ая цангар өөр ая. Чихвчин дээр шал өөр ая явж байгаа нь шал өөр pop юу ч явж Дуу нь бол байгаа. тэнчнээс өгөн тий. Дууны үг энд байгаа шүү. Дээрээс нь хөөгөөл дуулаад эхлэн бус бүх оролцогч таана. За босоосос. Тачхуу. Тэр дууг нь би өч. Тас ноноо аав. Бид нар таах юм чинь чи зүгээр дуулна шүү. Тэр дуу Харин мэдэхгүй ч байна, мэдчих ч болно шүү. Чихвчин дээр өөр дуу явна шүү дээ. тэгээд Микрофонтой байж шивлээд. За даяар сасагдаад. За мэндэ. Мэндэ даяар амжилт хүсье. За мэндэ энд 2 үг байгаа. Дээдгийг ахуу доотх нь ахуу. бас сонголттой байна тий. Сонголтоо ерөөдөө шууд. Манайхан бол ер нь бас дээгүр юм чи дээдг нь авъя. За дээдг нь. За Хаа. ингээд явчих. За дуулж эхлэе. Наран тэнгэрт мандаж ертөнцийг гээгүүлэн нандин сэтгэлийн хүслийг чинь чимэн хайр гэрэл түлэн насан туршдаа хайрлий ганцхан чамаагаан инхри намун уянгад ялдамхан чиний минь хоол дуусал туслаар шиврэх анхны борошийг дурсан би дуу болсон чам руу илгээе. За хариулт өгөх их гэр наснаар цагаан алим. За ер нь бол цоглог дуу байна. Тэ ритмийг нарлаа, толгойг нарлаа. Цоглог дуу байна. Гөө тий. Ер нь бол энэ таах байгаа дуу бол ерөнхийдөө За хариулж чадаагүй тохиолдолд эднийд бас боломж байгаа шүү. Мистер Доксын дуу байна. За мистер Докси Боронт би. Боро гэдэг дуу юм уу? Мистер Докси. Туслаар бороширэ. Тэр яг цоглог дуу юу? За ер нь бол цоглог талдаа гэх юм уу? Туслаа. Ийм цоглог гэж байх уу? За танад хариулт байна уу? Ихүүллийн дуучны дуу юм лаа. Экүүлгээд дуучин байдаг тийм ээ? Тий. Нэр нь Инкрэ гэдэг дууны үгэл юм шиг санагдлаа. Уцалсан ус баг экүүлийн инхри дууг тааж нэг оноо авлаа. За одоо цагаан алин багаас нэг гишүүнээ гаргах ёстой байгаа. За бямба гарч ирж байгаа шиг байна. Дуулаарай. Чамда хайр би чамда ухаангүй дууралж чамда би инхри бас энгийнт нэгэн бүсгүй бусдын гарцыг таацсаар хайрын үгч хандла сонсон чи нэг лөөр хамт байхыг дулаахан дотон хайр дурлал гэнэггүй миний сэтгэл хүчин зүйл мэдрэгдэн санаандгүй чамтай уулзраад огдолсон сайн уу хонгор мэн хайр дурлал над дээр үүр дэрвүү хаслын нэг өдөр дараа нь ирэх болов
Айдуухан ярих чинь амрал За гэр бассан. Нөгөө Ука, Ука Нага Нага 2 Нага ингээд хоёр. гойдуулаад байдаг шүү дээ. Юу вэ дууны нэр нь? Юу? Юу ахгүй наа. Юу лээ? Ухаан мэдүрэлж Чамдаа гэдэг нэртэй дуу. чамда хайра би чамда тэр юм болов. Биш байна. Шүү. За сонсоод үзье. Айдуу. За Ботлсон ус багийнхан ээлж тоноогоо авч 60 оноотой болжээ. Баяр хүргэе. За цагаан айлан багийнхан бол 6 оноотой явж байгаа. Гэхдээ цаана бүхэл бүтэн нэг үе үлдсэн байгаа. Тэр бол онооны систем нь арай ондоо. За манай нэвтрүүлэг дэмжиж ажиллаж байгаа Skytel компани байгаа. Skytel урьдчилан төлбөр үйлчилгээний хэрэглэгчтэй зориулсан дата нэгжнээс сонгох бэлэгтэй 3,000, 5,000, 10,000 төгрөгийн цэнгэлж картын онцгой урамшууллыг зарлаж байгаа юм байна. Ингээд нэвтрүүлгийн төгсгөлийн 4-р үеэр уулзлаа. Түр баяртай. Шоуны нэвтрүүлгийн маань 4-р үеийг хэлбэлэн болсон байна. Бид оролцогчдод дахин амжилтыг хүсье. За тэгэхээр 4-р үеийн онооны систем арай ондоо. Нийтдээ 4 дуу таана. Эхний 2 дууг таасан баг дуу болгонд 2 оноо. Сүүлийн 2 дуу болгонд 3 оноо. Тэгэхээр энэ үед тухайн баг 10 оноотой болох боломжтой байна шүү дээ. Тийм ээ? За. Эхний 2 онооны даалгавар маань баг болгоноос нэг хүн гарч ирээд хөгжмийн зэмсгээ сонгоод миний өгсөн дууг тоглох ёстой. Тухайн дуу мөн байна гэж таниулахад болно тий. За түрүүний 3 дугаар үеийн зарчмаар бол товчлуур дарах их 2 багт хоёуланд нь байгаа. За сүүл оноо авсан баг аль нэлээ? За танаа баг оноо авсан тий. Тэгэхээр танаагаас цагаан айлан багаас хөгжимдөх хүн гарч ирэх нь дээ. Бямба юу? Бямба. Манай бямбаг тэгэл нэг нохоод өрдөг бод. Манай бямба. Ямар хөгжим тоглох вэ? Лимбэ. Байна бай. За энэ дуу тоглоно шүү заяа. За тоглолтоор бэлэн үү багууд? За энэ бол 2 онооны ай гэдгийг бити мартаарай. Let's go. За. За Солонгос дуу GTL гээд хамтлагийн Better Day гээд 2003-аас 2007 оны хооронд хит болж байсан дуу. За зөв эсгийг сонсъё. It's how we go. Чухал баг бол мэдээж цаахан алимхан багийнхан 6 оноон дээр 2 оноо нэмж 8 оноотой болжээ. Баяр хүргэе. За одоо дөрөв ёсоор Ботлсон ус багаас хөгжим тоглох нэг хүн гарч ирнэ. За. За Сүхбай маань ямар хөгжим тоглох вэ? Лимбэл тоглох уу? Лимб тоглох. За лимб. Эхлэв. Эхлэе. Би ч хараад бассан. Юу болж байна гэж. Манай гэрэл асаастай гэсэн харцаа гэж. За гэрэл аснаар Ботлсон ус багийнхан. Without me. Хэн блэ? Би юу? Үгүй. Чамаа чи таньдаг очоод байна та. Яг хэн дуулаа? Дууны эзэн? Eminem. Супер баяр хүргэе. Яа! За
Сүхээсээ энэгээр ямар амар харцтай юм бэ? Араас ч харагдчихжээ. За ингээд манай 4-р үеийн эхний 2 дуу эзэдтэй очлоо. Одоо сүүлийн 2 дуу үлдсэн. Энэ 2 дуу маань тус бүрдээ 3 оноо. Тэ? За манай цагаан айлан багт бол оноогоор бол 4 оноогоор хоцорч яваач гэсэн боломж бол 100% байгаа. Та бүхэн дэлгэц рүү анхаарлаа хандуулах ёстой байгаа. За энэ бол манай нэвтрүүлгийн уламжлал бид бүхний сонсож сурсан, сонсох дуртай тэрхүү дууг тухайн тоглодог хөгжмөөс нь өөр хөгжмөөр тоглолцсон байгаа гэсэн үг. Тэ? Одоо гитараар тоглодог аяыг мандолинаар тоглоцсон ч юм уу те? Хөгжмийн өөр болгоцсон байгаа шүү. За ингээд 3 онооны 2 дуу үлдснээс сүүлээсээ 2 дахь дууг хамтдаа сонсъё. Эдний баг буруу хариулах юм бол танах хөлбөр байж болно шүү, тийм ээ? За, буцалсан ус багийн хариултыг сонсъё. Бригад киноны саундтрак. Бригад киноны ямар ая байдаг лээ? Дан 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 дан. Бүр Карибын нэгсэд дээрмч толоо шүү. Тэглээ. Чи би шам таартай. Бригадын лайл яалт. Бригадын угаасаа нэг аян монголчууд бүрөөстэй угаасаа хийцтэй. Тэ? Наач. За энэ бол аяа биш үү? Биш үү? Биш. За тэгвэл зүгээр үсэг сонсъё. Сонин байж магадгүй те. Саяны доомбортоо ахад эргээдэг сонсоод үзье. Бас сонин шүү дээ те. Бүгдээрээ доомбортоо эргээдэг сонсоод саяны бас мөрөөдлөлт 2 мөн байна уу биш ээ нү те. За. Мөрөөдөл. Энэс тухайн нэг бид бүхний мэддэг тийм ээ. Бит ч гэдэг юм уу одоо хөгжмөөс нь өөр хөгжмөөр тоглохлоор бас нэлээд одоо хөгжмийн сонсголох шаардаад байгаа. Ингээд сүүлийн дуу хамтдаа сонсъё. За доомбортоо ахад эргээдэг сонсоод үзье. Бас сонин шүү дээ те. Бүгдээрээ доомбортоо эргээдэг сонсоод саяны бас мөрөөдлөлт 2 мөн байна уу биш ээ нү те. Энэс тухайн нэг бид бүхний мэддэг тийм ээ. Бит ч гэдэг юм уу одоо хөгжмөөс нь өөр хөгжмөөр тоглохлоор бас нэлээд одоо хөгжмийн сонсголох шаардаад байгаа. Ингээд сүүлийн дуу хамтдаа сонсъё. Хариултыг авъя. Хинхий болж байгаа дуу ба. Хавана. Хинхий болж байгаа дуу. Доомбортоо ахад эргээдэг сонсоод үзье. Бас сонин шүү дээ те. Бүгдээрээ доомбортоо эргээдэг сонсоод саяны бас мөрөөдлөлт 2 мөн байна уу биш ээ нү те. Энэс тухайн нэг бид бүхний мэддэг тийм ээ. Бит ч гэдэг юм уу одоо хөгжмөөс нь өөр хөгжмөөр тоглохлоор бас нэлээд одоо хөгжмийн сонсголох шаардаад байгаа. Ингээд сүүлийн дуу хамтдаа сонсъё. Хариултыг авъя.
Жинхэнэ болж байгаа дуу та. Хавана. Жинхэнэ болж байгаа дуу. За ингээд 3 оноод цагаан айлан багийнхаа авчи баяр хүргэе. За энэ хүү аягта шоуны нэвтрүүлгийн ялагчаар мэдээж Бодлон ус багийнхан 12 оноо буюу